Semino намайг Дүлгөн гэдэг би Magnolia нэрээр дуу хөгжим хийдэг хүн байна. Өөрийнхөө уншдагтай өөрийнхөө амьдралд чухал гэдэг 3 номыг та бүхэн танилцуулъя. Тэгэхээр юун төрөнд бол би 3 ном сонгосон байгаа. Тэгээд эхний ном маань одоо юугаар эхлэе? Анна Каренинагаар эхлэе. Лев Толстой, Анна Каренина. Яг энэ номыг сонгосон бэ гэвэл би яг өөрөө ном унши уран зохиол сонирхъя гэдэг үе дээр хамгийн анхны уншсан ном бол Анна Каренина. Би яг 10 жил тахтай эсвэл нэг өсвөр насндаа бол өөрөө номнууд л уншдаг байсан л да. Гэхдээ яг тэр насныхаа номуудыг уншдаг байсан. Harry Potter гэл Harry Potter тэгээд нэг юм young adult номууд шүү дээ. Тэднүүсийг уншдаг байсан. Тэгээд эсвэл нэг хичээл дээр уншдаг байсан номнууд уншдаг байсан. Гэтэ за яг өөрөө сонгож өөрөө ингээд сонирхож дурлж уншийддаг 17 18 байсан болов. Тэгэл би нэг өдөр ээжтэйг нэг яриа суужсэн юм ба. Би яаж ухаантай болох вэ? Яаж одоо сайн хүн болох уу гэх юм уу. Тэгсэн чи ээж нэр нь сонгодог номууд, сонгодог кино энэ үз гэд тэгж хэлжсэн. Тэгээд за тэгвэл сонгодог кинонууд юу вэ гэж би тэгээ гуглддаг байхгүй одоо classic movies гэл. Тэгс чи хамгийн түрүүнд Casablanca гарч ирсэн. Тэгэл Casablanca-г үзэл. Тэгэл classic books гэсэн чи Anna Karenina гарч ирсэн. Тэгээ энэ манай гэрт угаасаа байж исэн. Би нэг өөрөө дэлгүүр судалж аваа гэрт байжсэн. Тэгэхээр за энэ Anna Karenina байгаа юм чи энийг уншаа тэгээд тэгээд яасан ч зүцаа ингэтэй яг одоо шууд одоо энэ dive into the deep end гэдэг шиг Anna Karenina-гаар эхэлчихсэн. Тэгээд миний уншсан айгүй олон номнууд бол тийм Орос сонгодог бүтээлүүд байдаг. Тэгээд магадгүй одоо анхны ном нь Anna Karenina байсан болохоор тэр бол нэг тийм чигийн өгсөн гэж хэлж болох хаа тийм. Коллеж дахта нэг Tumblr гэх сайт айгүй модонд орж исэн. Одоо хүртэл байдаг хаа. Гэтэ байгаад ороогүй. Tumblr гэдэг бол бараг л тухайхаа Instagram юм уу та. Тэгээд Tumblr бол айгүй модонд орол би тэгээд хэд хэдэн Tumblr-ийн хуудастай байсан. Өөрийн ажилладаг пэйж гэх юм. Тэгээд миний Tumblr дээр нэг эрхэлдэг байсан пэйж нь гэвэл The Famous First Lines гэдэг уран зохиолын одоо алдартай эхний өгүүлбэр гэдэг тийм тэр өгүүлбэрүүд ингээд цуглуулгын нэг газар ингээд оруулсан байдаг тийм Tumblr-т ажилладаг байсан. Тэгээд тэрэн дээр бол мэдээж Anna Karenina орсон байдаг. Anna Karenina эхний мөр бол бас алдартай. All happy families are alike. Every unhappy family is unhappy in its own way гэсэн. Номны эхний өгүүлбэр чинь бол айгу чухал ч та. Яг л тэрийг бол уншигчтай бол одоо энэ номныхыг ертөнц рүү ингэж танилцуулж байгаа. Тэгээ ямар үгээр ямар өгүүлбэрээр оруулах вэ те. Тэгээд тэр бол надад айгу сонирхолтой санагдтыг. Бас номын сүүлийн өгүүлбэр ч гэсэн айгу чухал. Тэгээ би сая ингэ номын дэлгүүр ороод номоо сонгож чадахгүй байх юм бол зүгээр л эхний хуудас дээр нь очиод эхний өгүүлбэрүүдээр унших дуртай. Цаашаа өргөжлүүлэхгүй зүгээр л эхний өгүүлбэрүүдээр уншаад л явах айгу сонирхолтой санагддаг. Яг тэгвэл тэр бол тэр зохиолчийн сонголт энэ номныхаа өөрийнхөө бүтээсэн ертөнц рүү хүмүүсийг уншигчтай яаж оруулж ийн, яаж танилцуулж ийн гэдэг нь бол бас тэр зохиолчийн мэдрэмж гэх юм уу те. Тэгэхээр тэрээс надад аюу сонирхолтой санагдав. Тийм тэгэхээр Anna Karenina бол эхний сонголт. За тэгээд миний дараагийн сонголт болвол дахиад нэг мангар том ном. Энэ бол Robert Caroгийн The Power Broker гэдэг ном байгаа. Тэгээ энийг бол би сая 2024 онд уншсан юм байна. Тэгээд энэ номыг уншичаад энэ бол надад үнэхээр өмнө бодол санааг бол тэгээд оюунд ингээ хөгжил авчирсан ном гэж хэлж болно. Энэ юуны тухай гэвэл одоо Robert Moses гэдэг Нью-Йорк хотын нэг 3-4 юм албан тушаалтаар байсан хүн. Гэхдээ ерөөсөө ингээд тийм сонгуулиар сонгодоогүй мөртлөө Нью-Йорк хотын баг хамгийн том эрх мэдэлтэй хүн байсан билээ. Нью-Йорк хотын дарга, тэгэл Нью-Йорк мужийн засаг даргыг баг бааздаг байсан хүн. Тэгээд 44 жил ирэх барьсан. Тэгээд энэ хүн бол Нью-Йорк хотын хэлбэр дүрс нүүр царайг бол тодорхойлсон хүн байт юм байна. Энэ бол non-fiction ном. Non-fiction энэ тухай намтар. Гэхдээ зөвхөн энэ хүний тухай намтар гэхээс илүү ер нь бол
эрх мэдэл power гэдэг одоо гарч дээр нэртэл одоо power broker гэдэг одоо power эрх мэдэл ямар ч хот төр засаглал дээр хэрхэн эрх мэдлийг ашиглаж болдог, хэрхэн эрх мэдлийг цуглуулдаг, хуримталдаг. Тэгээд тэрийг яаж контролдог. Тийм агуулгатай ном. Одоо би энийг уншсанаас энэ бол миний хамгийн дуртай ном болж өөрсөн. Тэгээ энийг хэдэн жилийн дараа дахиад унших байх. Тэгээ энийг бол энэ бол миний зүгээр гэрт ингээд номын тавир дээр байдаг хувилбар. Тэгээд энийг бол аудиобукээр ч гэсэн байдаг. Аудиобук нь бараг 60 цаг байхаа. Гэтэ 60 цаг бол надад бараг хангалтгүй санагдсан. Энэс бараг дууссан чинь нэг л юм хоосон мэдрэмж авч ирсэн. Бас нэлийн том ном гэтээ ер нь бол хүн болгонд санал болгомоор байна. Угаасаа хүн болгонд санал болгодог л да. Ном ярихаараа л энийг яриад ондог. Тэгэхээр энийг хүн болгонд санал болгодог. За тэгээд миний сүүлийн ном бол хоёр амар зузаан ном байсан. Одоо би хүүхдийн ном сонгосон. Энэ бол Marianne Dubuc гэдэг зохиолчийн Уулын оргил өөд гэдэг хүүхдийн ном байгаа. Тэгээд Монгол тал гэрэн паблишинг гэдэг газар гаргасан байна. Тэгээ яг би энэ номыг сонгосон бэ гэвэл би одоо өөрөө 4 настай хүүхэдтэй. Тэгээ хүүхэдтэй ном уншдаг. Тэгээд Монгол ном уншихыг бол хичээдэг. Тэгээд манай эхнэр энийг авсан байсан. Тэгэл энийг уншиг л Marianne Dubuc-ийн бас Арслан баа шоу гэдэг өөр ном байдаг байхгүй. Тэгээд тэрийг уншичаад тэрээс айгүй хөөрхөн санагдаад тэгээд уулын оргилуудыг дараа нь аваад энийг уншсан чинь бас энэс айгүй хөөрхөн тийм хөөрхөн сургаал юм уу хөөрхөн төвхтэй үйл явдалтай тийм ном байдаг. Тэгээд энэ дээр юу гардаг вэ гэвэл энэ бол хатагта доргоо аахгүй. Хатагта доргоо тэгээ ням гараг болгон уулын оргилууд гардаг. Тэгээд замда лүлүү гэдэг мууртад харалдаг. Тэгээд энэ муурд замын зааж өгөөд уул руу хэрхэн гарахыг зааж өгөөд тэгээд энэ хоёр найзлаад нэм гараг болон уул руу хамт цуг гардаг. Тэгээд нэг өдөр хатагта доргоо би гарч чадахгүй нэ. Би ер нь гэртээ үлдээгээд тэгээд нэг өдөр лүлүү уул руу ганцаараа гарч үздэг байхгүй. Тэгээд ганцаараа гарахдаа өмнө хатагта доргоотой цуг авч ирсэн замаас арай өөрийнхаараа ингээд өөр зам хайж үзээд яваад тэгээд өөр шинэ хүмүүстэй танилцаад тэгээд бас ганцаараа уул руу гарчаад тэгээд буцаж ирээд хатагта доргоод тэр өдрөө болсон үйл явдлыг ярьж өгдөг. Аюу гой ном шүү. Тийм зөвхөн хүүхдэд тэлтгөө ер нь том хүн ч гэсэн унших гоё. Тийм өөрөө бас энийг анх удаа уншичаад аюу сэтгэл хөдлөж ирсэн. Би бол хүүхдэд уншиж өгөөрэй гэж санал болгоё эсвэл тийм бэлэн төгсөн ч гэсэн гоё. Тэгээд дүүгээр миний 3 ном нэг сонголт бол өндөрлж जैन. Тэгэхээр би бол энэ 3 номыг сонгосон байна. Anna Karenina, Power Broker тэгээд уулын оргил гэдэг. Энэ хүүхдийн ном.